Бацхан уу? Инээдтэй задлан байна. Та бүхэнтэйгээ өнөөдөр The Walking Dead буюу амьд хүртэл цувралын Season 8-ыг ярихаар хүргэлээ. Season 8-ыг хэдүүлээ задлацгаая. За 8 дугаар бүлэг дээр болохоор энэ залуу буюу Меган аврагчдын тулгуулагч 6-аас 8 дугаар сизны хооронд Рики хүмүүс энэ аврагчтай таарад маш удаан хугацааны турш ерөөхдөө дайтдаг. Тэгээд Рики хүмүүс маш олон удаа дайрсан боловч бүхэн хөстөж ерөөхдөө амар олон удаа бүхэнгээ алддаг. За энэ болохоор Рики хүмүүс Меганы хамгаалтын бааз руу нөтөрж оров. Яалчгүй олон хүмүүсээс рүүгчин өстөд ингээд баригдсан байгаа үзэг. Тэгээд Меган нэг хүн ална чи тэр хүнийхээ нэрийг хэлэх гэхэд Рик урдан сонгож чадаагүй болоод юм зөв болж байгаа. Back to it. За энэ саяны нүд ам бэлтэрсэн хүн бол Глен буюу Рикийн баруун гар дээр л байлаа гэж бодоход зүүн гар нь Глен буюу маш зөрөгтэй, маш хацтай, одтой. Тэгээд дээрэс нь саяны үйлжсэн эмэгтэй Меги буюу Мегийн нөхөр. Тэгээд Меги одоогоор жирэмсэн байна. За ингээд нөгөө Меган ч Рикийг дагуулж яваад маш олон зомбийн дунд үлдээгээд тэгээ өөрийнх нь туслах болохыг ятгадаг. Ерөнхийдөө Меган ингээд бусад тусгнуудын тийм хүчтэй, итгэлтэй тийм ахлагч нарыг барьж аваад нүдэн дээр нь хүмүүсийн цаазлаад тэгээд сэтгэлээр унгааж байгаад өөрийнхөө талд ерөнхийдөө оруулдаг. Тэг ингээд чи хизээч намайг ялцдаггүй. Чи эндээс амьд гарсан ч чи дараа миний гарт өгөх болно гэдэг талаар ингээд маш их юм сэтгэл зүйн асуудлуудаар нь тоглолт хийдэг ерөөхдөө тэмдэгдүү төрлийн хүн юм билээ. I'll find you. Oh, hell. I can see this is hard on you guys. I am sorry. I truly am. But I did say it. No exceptions. Наймдугаар сизон дээр ерөөхдөө Рик өөрийнхөө доктортойгоо амар их тэмцэлдэг. Өдөртөгч байх төрлийн хүн мөн үү биш үү гэдэг дээр амар их хэрэгэлзээд. Тэгээ өөрөөс нь болоод гэр бүл нь хүлээ гээд маш их өөрийгөө буруутгаад дотроо тэмцэлтэнтэй тэмэр төвчөд өгдөг. You bunch of pussies. I'm just getting started. Lucille is thirsty. She is a vampire bat. Ингээд ерөнхийдөө Хиллтоп Александра 2
аврагчдын араас дагаар ороод хэрэгтэй бүх тусламжийн бараа материал хоолмос бүгдийг өгдөг ерөөхдөө тусгатын нэг болсон. Тэд үнэхээр их Мегнийг алахыг хүсчихсэн боловч тэд хүн хүч дутуу буу хүнс хангамж байхгүйсэн учраас тэд Рикийг буцааж тэр тэмцэх итгэлийн олж авахд тусалж эзэн тус буюу хаан Изекиэлтэй уулзаж хаан Изекиэлээс тусламж буюу тэдэнтэй нэгдэж бөөндөө Мегнийг дайрдаг. Энэ хүн бол Изекиэл буюу хаан. Энэ хүн яагаад Риктэй нэгдэх болсон шалтгаан нь эдний тусламжтай инхийн гэрээтэй байсан мөртлөө Мегнийхэн ирж аврагчид ирж ерөөхдөө дураараа ашиглаж дөрөгдөг байсан. Тийм учраас эдгээр тэсгээ байгаад ерөөхдөө Риктэй нийлсэн ирээдүй зөв юм байна гэдгийг ойлгоод Рикийн талд ороод Меган руу дайрдаг. Гэвч Меган маш ухаантай хүн учраас ерөөхдөө өрх тавин Изекиэл хааны ихэнх дайчдыг тэр ур чадварт дайчдыг буудаж хөнөөдөг. За энэ бүлэг дээр гарч байгаа бас сэтгэл өвдмөр гуниглмаар нэг том хэсэг бол Карл буюу Рикийн хүү зомбид хадгалдаг. You put away your gun. How you stopped fighting. It was right. It still is. Карлыг өгсөний дараа Рик Карлын хүслийн дагуу бүх хүмүүс хамтдаа сайхан амьдарч чаддаг. Бас нэг бүтээхийн төлөө шийдвэр гаргадаг. Тэгээд Мегнийг алах биш, илүү хүнлэг арга замаар шийдвэрлэх арга замыг хайж гарцыг хайдаг. Here's our friends ahead. Тэднийг Мегний эсрэг дайрахад Мегний төлөвлөгөөг илчилж өгч маш их тусалж чадсан тэр хүн бол Дуайт буюу энэ хуучин аврагч. Мегний зүүн гар. Тэр хитрхи их тэр амьдралдаа орчсон байсан боловч сүүлдээ хүмүүсийг дарамтлах хаалах тэр амьдрал нь утгагүй санагдсан учраас тэр ядд үхэхээс өмнө ганц удаа зүг зүйл хий гэсэн шалтгаанаар тэр Рикийн талд орж Together. All of us together will be there. Габриэл маань аврагчдад барьцаалагдаж зүгтэх гэж оролдох явцдаа шархны улмаас халдвар аван нэг нүдэн сохорж байгаа энэ хэсэг дээр. Before Mom died, she told me that I was going to beat this world. You will. За энэ бол аврагчдад тулж байгаа эцсийн тулаан бөгөөд энэ хэсэг дээр Южиний ачаар Рикийн хүмүүс болон Рик аврагддаг. How things are. So, here we go. Congratulations, Rick. За ингээд Меган Рик хоёрын тулаан эхэлж байгаа.
Eeny, meeny, miny, moe. That was bullshit. I made a choice. I just didn't want to kill a kid's dad in front of him. Turns out that would have been the best thing I could have done. Had I done it, the kid might still be alive. You're beat. Your people are down. I'll get out of it. I always do. It's just you and me, Rick. And you are torn open. I am bigger. I am better. And I got a bet. We can have a future. I know I will. Just give me 10 seconds so I can tell you how. No. Just give me 10 seconds for Carl. Ten. 9. Carl said it doesn't have to be a fight anymore. He was wrong. 8. No. He was right. Look what you did. God, you didn't know a damn thing. My mercy prevails over my wrath. Рик ингэж хэлээд эмчтэй Мегнийг эмчил гэсэн тушаал гаргаад Мегнийг эмчилдэг. Тэгээд энэ бүлэг маань ингээд дуусж байгаа маа. За ингээд энэ хүрээд бичлэг маань дуслаа. Тэгээд та бүхэнд таалагдсан бол subscribe дараад дараагийн сизнүүд бүр галзуу юм гарах учраас онхоо дараад subscribe дараад байж байгаарай.